Залуу судлаачдыг дэмжих сан төрийн бас байгууллагаас орон нутгийн худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүдийг чадваржуулах сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн уялдаа холбоо, цахим систем дээр ажиллах чадвар, анализ буюу дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдийн хүрээнд явуулж байна. Мөн энэ үеэр худалдан авах ажиллагаа зохион байгуулахад тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. За энэ маань ямар ач холбогдолтой юм бэ гэхээр нэгдүгээрт одоо бид нар 26 оны төсөв маань батлагдах гэж байна. Тэгэхээр 26 оны худалдан авах ажиллагааны ажлууд эхлэх гэж байна. Энэтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд 4 сумдаа хамруулад ингээд энэ сургалтанд мэргэжилтнүүд, тийм ээ, ажилтнууд, иргэн төрийн бас байгууллагын төлөөллүүдийг хамруулж байна. Үндсэндээ хуулинд маань бас тий өөрчлөлт орж байгаа шинжилсэн хариулга маань бас ингээд өргөн баригдаж байгаа яг энэ үед. Энэ дээр бас нэг онцолж хэлэх юм юу гэхээр хиймэл оюун ухаан гэдэг энэ ойлголт орж ирж байгаа. Ер нь одоо яг орчин үед тийм ээ одоо цахим технологи хөгжснөөр худалдан авах ажиллагааг ил дод нээлттэй шударга явуулахын тулд энийг бол ашиглах нь зүйтэй гэдгийг одоо ингэ шинжилсэн хариулгыг тийм ээ ажлын хэсэг ингэж үзээд ингэж өргөн барьцсан. Яг энэ мэдээллүүдтэй бас энэ худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа за энд оролцдог энэ хүмүүстэй бас ойлголт өгөх хэрэгтэй. Дээрээс нь бид нар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад тулгамдж байгаа асуудлууд байна. Хуулийн дээр байдаг, дүрм журам дээр байдаг, хэрэгжүүлдэг. Гэхдээ амьдрал дээр бас өөр кейсүүд гарч ирээд идэг. За дээр нь хяналт тавьж байгаа газрууд нь заримдаа зөв ч юм шиг, заримдаа буруу ч юм шиг, тийм ээ, ийм ингэ шийдвэрлэгдсэн маш олон кейсүүд байдаг. Тэгэхээр одоо яг өнөөдрийн манад сургалт орж байгаа энэ төрийн бас байгууллага маань болохоор энэ худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, тийм ээ, нөгөө жишг баримт бичиг, сангийн сайдын батсан жишг баримт бичиг эдгээрт одоо хоорондын уялдаа холбоо нь ямар юм? Амьдрал дээр хэрэгжүүлэхэд ямар юм гэдгийг ингээд бүр судалсан. Нэлийн өндөр түвшний тийм ээ олон жил бас олон чиглэлээр судалгаа хийгээд үзсэн ийм мэргэжлийн баг 8 өдрийн бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр Тархуул аймагт ирж сургалт хийж байгаагаар нэлийн ач холбогдолтой сургалт хэлэлцүүлэг болж байна. Тэр бид бол нөгөө төрийн худалдан авалтын газартай гэрээ байгуулад тэгээд энэ байгууллагын одоо үйл ажиллагаанд оролцдог хүмүүсийн ажилтнуудад одоо чадваржуулах чиглэлээр системийн инженерчлэлийн ухаанд суурилсан арга аргуудыг түгээх, таниулах, ойлгуулах ийм чиглэлээр одоо сургалтуудыг хийгээд явж байна. Энэ удаад биднес Дарханбатад үйл ажиллагаагаа явуулчаад энэ системийн инженерчлэлийн арга гэдгийн гол одоо онцлог хэв шинж нь юу вэ гэхээр зэрэг биднес ер нь энэ одоо төрийн худалдан авалт гэдэг чинь бол өөрөө маш олон талыг хамарсан, маш олон хүчин зүйлүүдээс бас өөрчлөгддөг ийм нарийн түүхтэй үйл ажиллагаа. Жишээлбэл одоо Дархан хот бол зөвхөн энэ нэг одоо газарт ажилладаг хэдэн улсуудын хариуц шийдэж байгаа үйл ажиллагаа биш. Дархан хотын яг ярих юм бол Дархан хотын одоо бүх иргэд 100 хэдэн мянган гэдгийн бүх иргэд бол энэ үйл ажиллагаанд бас оролцож явж байгаа ийм бүхэл бүтэн том тогтолцоо байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ том үйл ажиллагааг бүтнээр нь цогцоор нь одоо бүх иргэдийг хотын одоо том тогтолцоогоо бүтцээр нь харж одоо ямар асуудлууд тулгарч байна уу тэр асуудлуудыг шийдэх шийдлүүдийг бид системийн инженерийн аргаар ямар аргуудыг одоо гаргаж хэрэгжүүлж болох уу гэдэг боломжийг л таниулах чиглэлээр судалгаагаа хийж байна. Сургалтад Дархуул аймгийн 4 сумын иргэд аж ахуйн нэгж байгууллага төрийн бас байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцож байна.